Бид бусдын алдааг давтах уу, бусдын алдаан дээрээс суралцах уу? Тэгэхээр би та бүхэнд бяцхан түүх ярьж өгье. 2008 оны их хямралын үе гэж байдаг. За энэ бол бидний амьдралд бас тухайн үед маш их том нөлөөлж исэн ийм үйл явдал бол. Тэгэхээр энэ үйл явдал 2000 оноос эхэлсэн байж. 2000-аас 2008 оны хооронд банкуд иргэдэд моргежийн зээлийг маш их хэмжээгээр өгсөн. Өгөхдөө зээлийн шалгуурыг маш их хэмжээгээр бууруулснараа найдваргүй зээлдэгч нар маш ихээр үүсчихсэн байдаг. За энийг тухайн үед банкуд яаж шийдэжсэн бэ гэхээр маш хортой багц үүсгээд энэ найдваргүй зээлүүдийг нэгтгэж жагаад үүсмэл үнцаас үүсгэсэн байж. За энэ үүсмэл үнцаас хөрөнгөний биржээр зарахдаа үнэлгээгийн зээлч зэрэглэлийн байгууллагуудаараа 3E болгож тогтоож ингэж зарж эхэлсэн байж. Үр дүнд нь 2008 оны 9 сарын 15-нд за Америкийн нэгдсэн улсын том хэмжээгээр дөрөвт ордог Lamborghini гэдэг банк дампуурлаж зарласан байж. За энэ бол энэ санхүүгийн зах зээлийн гүн хямралын суурь гэдэг. Энэ нь 2000-аас 2008 оны хооронд бэлдсэн моргежийн үр дүнгийн эхлэл байсан гэдэг. За ингээд зах зээлүүд унж эхэлсэн. Үүний дараагаар банкуд бие биендээ итгэхээ болсноос болож хоорондоо зээл олголтууд ер нь иргэдэд зээл олголт бүтэн зогссон. За энэ бол үндсэндээ ингээд банкны маш том хямралыг зах зээл дээр үүсгэсэн байж байгаа. За үүний дараагаар Америкийн засгийн газар, Европын засгийн газрууд бол маш их хэмжээний мөнгө өгж одоо эдийн засгаа бол аварсан. За тэгээд үүний дараагаар зохицуулт юу хийсэн бэ гэхээр Dodd-Frank Act буюу одоо шин зохицуултын хуулийг гаргаж ирж одоо энэ санхүүгийн зах зээлийг аварсан ийм түүхтэй. Энэ 8 оны болсон үйл явдал Монгол давтагдах боломжтой юу?